хүүхдийн 25-аас 30% нь аналитикийн хувьд буюу биеийнхээ хэлээр ийм хөдөлгөөн хийдэг. Аав гэж хинбэ гингүүд ингэ явчихдаг. Сэтгэл судлалын шинжилгээнд харц дарах буюу толгой гудаалах гэдэг энэ хөдөлгөөн нь тухайн асууж байгаа асуулттай холбоотой ямар нэгэн гуниг харуулсал, зовлон, зүдгүүр өөрчилж болохгүй ямар нэгэн зүй тогтол байгааг илэрхийлдэг. Зарим хүүхдээс аав гэж хинбэ гэж асуухаар уул гэж хариулдаг. Яагаад гэж асуухаар өдөөс салхи хитийн үлээсэн ч уул бүхийдэггүй гэдэг шиг миний аав бол амьдралд хугараагүй ноён нуруу гэж хариулдаг. Энэ хариултыг ихэнхдээ охтууд өгдөг. Эмэгтэй хүүхд яагаад аавдаа тийм хайртай байдгийг бүү мэд. Энэ онцлог тайлагддаггүй. Зарим хүүхдээс аав гэж хинбэ гэж асуухаар миний баатар гэж хариулдаг. Энэ хариултыг бас л голцоо охтууд өгдөг. Зарим хүүхдээс аав гэж хинбэ гэж зарим хүмүүсээс асуухаар зүүдэнд минь л ирдэг хүн гэж хариулдаг. Амьдрал дээр байхгүй болцсон ч юм уу. Монгол эрэгтэй хүний дундас наслт чинь богинохон шиштэй тий. Зарим хүүхдээс аав гэж хинбэ гэж асуухаар надад ингэж хариулдаг. Миний хамгийн их үзэн яддаг хүн гэж. Би тэр хүүхдээс яагаад гэж асууж зөрхөлдөггүй. Би нэг удаа яагаад гэж асуугаад үзсэн чинь нэг охин надад тэгж хариулсан юм. Эмхэн жоохон байхад ээж аваараа салцсныг мэдээгүй. Тог тасрахад энэ ганцхан шиг лаасаад ширээн дээр тавьчихад тэгээд аавыгаа ороод ирэх болов уу гэд хүлээгээ суухаар орон дороос мангас гарах зэрэг гэж байгаа юм шиг тийм чимээ юмээ гарахаар би аавыгаа ороод ирээсэй л гэж их боддог байсан. Тэгээд миний аав орж ирэхгүй 1-2 хонсон, 1 сар 2 сар болсон. Тэр нь 1 жил 2 жил болсон. Хаяа нэг хүүхдийн баяраар ирдэг байж байгаа сүүлд нь бүр ирэхээ болоод алга болчихсон. Би тэр үед аавыгаа удаан хүлээж исэн, хүсэж исэн учраас ирэхгүй удах тус минь яасан бэ гэхээр гомдож гисэн. Гомдол удаан үргэлжлээд даймжирхаараа юу болдгоо гэхээр харуусал болдог. Харуусал удаан үргэлжлэхээр юу болдгоо гэхээр үзэн ядалт болдог. Тэгвэл би танараас асууя. Үзэн ядалт хайр мөн үү? Үзэн ядалт хайр мөн үү? Юу гэж бодож байна вэ? Мөн. Хамгийн том хайр. Яагаад гэдгийг хэлээ л да. Хамгийн хайрладаг хүн л хамгийн их үзэн яддаг. Үзэн ядалт гэдэг бол яг үнэндээ урууга харчихсан хайр. Тэр аяг хөмөрчихсөн юм шиг хайр байхгүй юу? Хэрвээ тэр хүн чиний сэтгэл дотор ямар ч байр суурь эзэлдэггүй байсан бол чи үзэн ядах нь байтугай хэсэг хугацааны дараа мартчих байсан. Хайртай үнэж тэр. Гэтэл үзэн ядаад байна гэдэг бол энэ өөрөө хайр муу юм. Зүүдэнд минь л ирдэг хүн. Зүүднээс өөр газар ирэхээ байсан хүн хаана байх вэ? Тэнгэрт Деваажинд тийм үү? Яг одоо хаана байгаа гэхээр би нэг юм хэлэх гээд байна л да. Таны нэрний өмнө байгаа. Тэмдрээ гаргаад үзэх юм бол нэрний чинь өмнө нэг үсэг байдаг. Цоодлын хулан найрагч хүлгэлэхдээ аава би таны хазаалгаж болохгүй титэм шиг нэрээр чинь овгөлсон. Халуун зүрхний чинь уярал хайр гунигийг хүртэл өвлсөн. Өргөстөө орчлонд бүдрээд уйлж суухтаа хүртэл өлгийг минь сийлсэн аав байдаг болохоор амьд явж чаддгаа гэж бичсэн байдаг. Ир хүн уйлдгүй маа гэтдэг. Ихтэй нэг юм асууя. Энэ доторогоо хөвгүүдээ танарт нулимс байгаа юу? Бага мөртлөө ир хүн уйлдгүй, нулимсаа гаргадаггүй, цусаа гаргадаг энэ гэж ярьдаг тийм монголчууд. Ихтэй огт уйлдгүй мө гэсэн чинь тийм биш, уйлдаг, хизээ уйлдгийг гэсэн чинь монгол эрхтэн хүн. За ингээд аав маавыгаа ажиглаад байхад ихэнхдээ сохтуудаа уйлдаг. Авдрахаа өмнө суучаал өнгөрсөн балаас өгсөн хатсан хүн яриад уйлж байгаа эрхтэн хүмүүсийн 80% нь ээжийнхаа тухай ярьж уйлдаг. Тэгээд тэд нар уйлж байхдаа өгүүлбэр нь ямар ч төгсгөл байдаггүй. Эрхтэн хүн хүүхдтэй магш адилхан шинж чанартай. Хэрвээ итгэхгүй бол өнөөдөр минь өнөр лекс дуусгаар гэртээ очиод аавыгаа зурагт үзээ сууж байгаа нь Google-тэй кино үзээ сууж байгаа нь нууцаар харах хэрэгтэй. Тэгэх юм бол тэд аналитикийн хөдөлгөөр ингэж үздэг. Ингээд бүр нүүр нэг Google-тэй кинонд орж үздэг. Гадар гадаа тоглоод орж ирэхгүй байгаа өмөрцөн цамцтайгаа маргааш явж гэх шиг те. Ирэж байгаа хүүхэдлэг авирууд ихтэй байдаг.